За сайн бацгаана уу. Энэ өдрийн мэндийг хүргэе. За Easy эдийн засаг нэвтрүүлгийн өнөөдрийн шинэ дугаар маань эхэлж байна. За энэхүү дугаар маань болохоор Crypto Week одоо тайзнаас та бүхэнд хүрж байгаа. За өнөөдрийн бидний зочноор эдийн засагч Дүлгөө ах маань хүрэлцэн ирсэн. Сайн байна уу та? Сайн байна уу? Намайг урьж орцсоосонд баярлалаа. За урилгын минь хүлээж авсан танд бас маш их баярлалаа. Өнөөдөр хоёулаа бол ерөнхийдөө эдийн засгийн яг энэ хөдөлгөгч хүч яг юу юм? За ямар механизмын дагуу явдаг талаар ярилцсан. Гэхдээ миний бас эхлээд хүсэж байгаа зүйл нь юу юм гэхээр тэрнээс илүү өмнө бол таны яг боловсрал мэрэгжлийн талаар асуумаар байна. Яагаад тэгэхээр сүүлийн үед одоо юу гэдэг сошиал орчноор бол та яг өөрийнхөө одоо судалгаан дээр тулгуурласан нарийн одоо тооцоололтой мэдээллүүдийг гаргаж тавиад тэрийг болохоор яг сонирхсан хүмүүс өөрсдөө яг таныг дагаад за энэ бол үнэхээр яг судалгаатай байна гэж одоо хүлээн зөвшөөрч таныг одоо та илүү танигдж байгаа гэж би одоо ойлгож байгаа. Тэгэхээр энэ талаар илүү таны боловсролын талаар эхлээд асууя гэж бодлоо. Би Америкийн нэгдсэн улсад бакалавра математик эдийн засгаар хийсэн. Тэгээд яагаад эдийн засаг гэдэг мэрэгжлийг сонгох болсон бэ гэхээр намайг бага багт Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжээд яг энэ үед хэдэн зуун мянган ажлын байр байхгүй болсон. Маш олон гэр бүлүүд одоо салсан, ажилгүй болсон, хүндэрсэн те. Эдийн засаг 30% унсан байдаг байхгүй 1999-1993 оны хооронд. Тэгээд тэр үед ингээ бүх бараа одоо энд байгаа залуучууд бас мэдхгүй ч магадгүй дэлгүүрт орохоор дэлгүүрт ингээ давсал байдаг гэсэн. Тэгээ бид нэр талх авахын тулд ингээ ойчрлоод тэгээд ганц мөнгөөр биш бас картаар айл болгонд ингээд хідэн жирхэг талх авах боломжтой гэнэ карт тараагаад өчтдөг. Тэгж бараа авдаг байсан. Өнөөдрийнх шиг ийм элбэг дэлбэг бол тийм үе байгаагүй. Тэгээ тэр үеэс одоо эхлээд энэ хогтүүдийн хүмүүс гарч ирсэн тий. Траншааны хүүхдүүд гэдэг нэр томьёо тэр үед гарсан. Тэгээ би 4 5 дугаар ангид орж яхад арай нэг тэр хүнд үеийн давалгаагаа даваад би өөрөө Улаанбаатарын хүүхэд. Тэгээ Улаанбаатар хотод байхад нэг хогтүүдийн хүмүүс гарч ирээд. Тэгээ 4 5 дугаар ангид байхад нэг түүхийн хичээл ороод Монгол улс ингээд 800 жилийн тэртээ маш олон одоо дайн байлдааны хийжсэн дэлхийн хамгийн том эзэнт гүрнийг байгуулсан гэдэг. Тэгээ гарч ирээд ингээ харахад өөрөө манай эдийн засаг одоо манай нийгэм чинь өөрөө тийм хүнд байсан үе байхгүй. Тэгээд яаж энэ нэгэнт ингээд ийм цөөхөн одоо тухайн үед чинь 2 сая 200 300 мянган хүн байсан. Одоо 3 сая 400 болж байна те. Ийм цөөхөлөө ээжиж яагаад бид нар ингэж амьдрах ёстой юм бэ? Яагаад бүгдээрээ илүү сайхан амьдрах болтгүй юм бэ гэдгийг бол судалж эхлээд тэгээд номын сангууд тэр үеэс сууж эхэлсэн. Тэгээд энэ чинь ядуурлагддаг асуудал байдаг юм байна. Ядуурлыг бууруулах юм бол бид нэр бүгдээрээ илүү сайхан амьдарч болох юм байна гэж ойлгоод Төв номын санд очисон чинь чи 16 нас хүрээгүй байна гэдээ намайг бүртгээгүй. Тэгээд нацагд орчин номын санд очиж бүртгүүлж ингэж бол тэр үед ингээд нийгмийн талаар уншиж судалсаар байгаа. Тэгээд энэ эдийн засаг гэдэг бол яхахгүй бид нэр сурч мэдэх ёстой байна гэдээ бол сурсан. Тэгээд 2007 онд би Америкт эдийн засаг математикаар сурчаад Монголд ирээд нэг 8-9 жил ажиллаад тэгээд 8-9 жилийн хугацаанд би байнга уншижсэн ер нь эдийн засгийн хөгжил Монгол улс яаж хөгжих ёстой юм бэ гэх. Тэгэхэд бол өчнөө онлууд байгаа эдийн засгийн хөгжлийн. За Америк их байна, Англи их байна. За ингээл нэрээр ингээд сүүлч ч гэсэн ингээл нэмэгдээл байна л да. Улс төрийнхэн ч онл байна. Бүр ингээд колоничлалын үеэс ихтэй гэдэг юм онлууд ч бол байна. Тэгээд тэдний аль нь зөв юм, тэдний аль нь буруу юм гэдгийг бол үнэхээр мэддэггүй юм бэл. Тэгээд ирэхээр мэдэхгүй болохоор яг алийг нь бид нэр одоо Монгол улсын хөгжлийн бодлого болгож явах хэрэгтэй гэдгийг ч одоо ялгаж бол ойлгохгүйсэн тохойд. Тэгээд би нэг Америкийн судалгааны байгууллагын нэг нэлээд сайн судлаачтай уулзаад яг Монголд нэг судалгаа хийж таарахт нь ингээд нэлээд хэдэн зүйл дээр нь хамт яваад юмнуудыг орчуулж өгөөд тэгээ нэг өдөр хоол ээж сууж хаад асуусан. За би ингээд багада нэг 500-аас 800-ын долларын номнуудыг би Америкаас жил болгон авч яана эдийн засгийн. Тэгээд тэднийг би ингээд уншихаар яг аль нь зөв буруу юм гэдгийг би бол мэдэхгүй байна. Гэтэл би ингээд бакалавра бас гайгүй төвшөнд хийцэн те. Би мэдэхгүй бол одоо яаж мэдэж болох вэ гэсэн чинь намайг чи
доктор хийчих. Тэгвэл чи эдрийг хооронд нь аль нь зөв аль нь буруу гэдгийг нь бол ялгаж чадна гэсэн. Би доктор дахиад 5 жил сурмааргүй байна та. Би илүү сурсан юм а газар дээр амьдрал дээр ингээ буулгахын төлөө ажилламаар байна гэсэн чи за тэгвэл би чамд Америкт нэг 2 маш сайн хөтөлбөр байд юм аа. Нэг нь Принстон их сургуульд яг энэ хөгжлийн эдийн засгаар сурдаг юм хөтөлбөр байдаг. Нөгөөх нь Харвардын их сургуульд байдаг гэд. Тэгээ би энэ 2 сургууль руу материалаа явуулаад тэгээд тэнцээд тэгээд сурчаад Монголд 2018 онд 2 жил сурчаад ирсэн. Тэгээд сурчаад ирэхдээ надаа юу гэж бодогдсон бэ гэхээр одоо тэр магистр төгссөний дараах мэдлэгтэй хүн 1990 онд байсан бол монголчууд бид нэр арайч ингэж эдийн засаг маань ингэж унахгүй байсан юм байна да гэдэг итгэл үнэмшилтэй би ирж байгаа. За тэгээд тэр нь болохоор тэр үед ягаад тийм одоо зах зээлийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаар мэрэгсэн хүмүүс байсан болохоос биш зах зээлийн эдийн засгаас яг энэ шинжлэх ухаанаар нь мэрэгсэн хүмүүс амар цөөхөн байсан учраас энэ шок эмчилгээ буюу гинтийн энэ эмчилгээг эдийн засагт хийсэн. Энэ нь ингээд асар их хүндрэлтэй эдийн засагт туссан, сөргөөр туссан. Хэрвээ энэс арай өөр аргаар хийсэн бол бид нэр тэгж их тухайн үед зоохгүй байна гэдэг мэдрэмжийг авсан. Тэгээд эргээд одоо тийм өнөөдөр эдийн засаг хэд дахин 90 оноогт харьцуулахад хэд дахин өссөн ч гэсэн бид нэр яг Монгол улстай ядаж ийм хэмжээний эдийн засагч нар олшрох тусам манай эдийн засаг унах тэр эрсдэл илүү багаснаа гэдэг дээр би итгэл үнэмшилтэй байдаг. Тийм ч учраас одоо залуу эдийн засагч нарыг тодорхой хэмжээгээр бэлдээ залуу эдийн засагч нарыг би гадагшаа явахад нь нэлээд тусалсан. Яг Харвардын хөтөлбөрт ороход би бол анхных нь одоо энэ хөгжлийн эдийн засгийн хөтөлбөрт анхны оюутан болсон. Тэгээ Монголоос тэгээд ирээд би 3 хүнийг аплай хийлгүүлсэн. Ингээд гисээр хагаад одоо ямар ч байсан 5 6-ад бол хүрч जैन. Тэгээд цаашдаа ч гэсэн бол бас олширно гэдэгт бол би итгэлтэй байна. Улс орнуудын эдийн засаг яг ингээд яригадаад эхэлж байгаа. Бүх одоо та түрэн бас дурдлаа. Бүх улс орнууд бас өөрсдийн гэсэн одоо яг замлаар явж байгаа тий. Тэгэхээр ерөнхий нэг ийм ойлголт байна. Одоо улс орнуудын эдийн засаг нэг ийм хөдөлдөг нэг ийм механизм дотор байдаг ч гэдэм юм. За магадгүй Red Alio-гийн нөгөө тайлбар видеогоор бас байдаг шүү дээ. Нэг одоо араа нь хөдөлж ийж бусд нь одоо дагаж хөдөлдөг гэдэг одоо зарчим байдаг гэдэг. За тэгэнгүүт яг тэр видеон дээр жишээ нь том араанууд нь бол одоо энэ ойлголтууд юм а гэдэг ерөнхийдөө бас нэг тодорхойлцсон байдаг л да. Тэгэхээр танихаар яг эдийн засгийн энэ хүү одоо хөдөлгөгч том хүчин зүйлүүд нь яг ямар хүчин зүйлүүд байна? Эдийн засгийн одоо шинжлэх ухаан гэж хэлж байгаа бол чин цаанаа бас нэг үндэслэлтэй онлын нэг суурьтай юм бол байна. Гэтэ яг физик ч юм уу эсвэл хим ч юм уу яг ингээд тогтцсон зүйл бас байхгүй. Тогтцсон бүх зүйл нь юм тогтцсон биш гэж хэлж байгаа. Мэдээж одоо дийлэнх эдийн засгч нар бол санал нэгддэг хүчин зүйлүүд бол байгаа. Жишээлбэл саяхан одоо Twitter дээр те инфляц бол зөвхөн мөнгө хэвлснээс үүдэлтэй та нар хэд их мөнгө хэвлэж байна гэдэг. Яг ингээд нарийн судлаад үзвэл бас тийм биш байгаа юм. Одоо ингээд инфляцийг ингээ харах юм бол 2022 оны жилийн эцээр харах юм бол талаас илүү хувь нь дандаа гаднаас орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн байгаа байхгүй. Гэтэл эн чинь гаднаас орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт гэдэг бол Монголын мөнгөний нийлүүлэлттэй ямар ч холбоо байхгүй тийм. Ямар ч холбоо авахгүй биш холбоотой ч гэсэн тийм одоо хамгийн нэгдүгээр хүчин зүйл бас биш байна. Тэр бол илүү нөгөө одоо дэлхийд даяар энэ инфляц өслөө шүү дээ. Европ бол бараг өмнөх дээд түвшиндээ хүрлээ 10% руу төглөө. Америк бол бараг 6-7 руу гараа те одоо холбооны нөөцийн сангийн бодлогын хүчин 5.5 дээр очиж өслөө. Тэгэхээр энэ бол гадаад хүчин зүйлүүдтэй бас аюу их холбоотой. Тэгэхээр яг энэ дээр хүртэл ингээл санал зөрөлдөх асуудлууд байгаа юм. Мэдээж тэр цаатлын хэлж исэн хүн нь бол эдийн засагч хүн биш байсан. Тэгвэл тэр хүний хэлж байгаа шиг тийм аргументик жишээлбэл одоо зарим нэг Австрийн ч гэдэг юм уламжлалтай эдийн засагч нар бол хэлэхэд бол би бол гайхгүй. Тэгвэл дийлэнх эдийн засагч нар юун дээр нэгддэг вэ гэхээр инфляц бол мөнгөний нийлүүл тэгээд инфляцийн хүлээлттэй хэрэг одоо инфляц өснө гэдэг энэ хүмүүсийн хүлээлттэй холбоотой. Нэмээд одоо мөнгө хэрэг хурдан эргэж ийн гэдэгтэй холбоотой гэдэг ингээд хэд хэдэн хүчин зүйлүүд байх жишээ нь. Зөвхөн нэг хүчин зүйлээр бол тайлбарлагдахгүй нь шүү дээ. Энэ утгаараа шинжлэх ухаан бид нар эдрийг зөв онцлох тусам энэ оншид тохирсон тэр эмчилгээг бид нар бол хийж чадна гэсэн. За тэгээд ингээд энэ нь
улс орны одоо хөгжилтэй эдийн засаг одоо яаж уйлдах вэ? Эдийн засаг юу нь яаж хөгжих вэ гэхээр энэ бүр ингээд одоо математикаар ярил дэт тоо болчихно тий. Одоо эдийн засгаар өнөөдрийн одоо ядуурлыг бууруулах, аль эсвэл өнөөдрийн хүүхдийн мөнгөний нөлөөг тодорхойлох, аль эсвэл өнөөдрийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг нэмэгдүүлэх, бууруулах гэдэг энэ бол яг энэ шинжлэх ухааныхаа энэ онолуудыг ашиглаад бид нэр хийж болж байгаа. Яг улс орныг Монгол улсаа бид нар илүү дунд хугацаанд ирэх 10 жилд бидний амьдарч байгаа энэ хугацаанд илүү хурдан өсгөхийн тулд яах вэ гэдэг нь бол бүр нэг талаасаа одоо салбар дотроо дид судлагдах хүн ингээд арай том зүйл болоо явчих. Энэ дээр бол дэлхийд даяар яг энэ мөнгөний бодлоготой адилхан ингээд тогтцсон зүйлүүд бас их ховор байгаа. За ховор гэдэг нь ямар утгаараа хэлж яах вэ гэхээр дахиад эргээл маш олон хөгжлийн онолууд байна. За одоо манай улс төрчид айгүй их ярьж байгаа дийлэнхтэй хүмүүс ч гэсэн тэгж ойлгож байгаа нь юу гэхээр аж үйлдвэрлэл хөгжихөөр энэ улс орн ингээ хөгждөг. Мэдээж тэнд бол ингээ том корреляц буюу одоо хамаарал харилцан хамааруулал байдаг. Зарим нь ингээ боловсрлоо бид нэр сайжруулвал ингээ улс орн илүү дунд хугацаанд илүү хурдтай өснө. За би нэг хэдэн жишээл яриа. Ган улс 1960 онд одоо дундаж иргэн нь жишээлбэл нэг 3.5 жилийн боловсралтай байсан. Тайланд улс ч гэсэн нэг 3.7 жилийн боловсралтай байсан. Тэгээ сүүлийн 63 оноос эхлээд 2005-10 он хүртэл энэ боловсролын түвшин бол аль аль нь нэмэгдсэн. Тэгээд нэмэгдэхдээ аль аль нь нэг 7-8 жил болсон байна. 40 жилийн хугацаа. Тэгвэл хэрвээ улс орны одоо тэр хөгжил нь энэ боловсралтай холбогдолтой гэдэг бол энэ 40 жилийн датаг харахад бүх хүнийх нь дундаж хэдэн жил сурсан, хэдэн жил боловсралсан 7-8 жил болтлоо ингээд 2 дахин 2.2 3 дахин өссөн байгаа байхгүй. Гэтэл нэг хүнд оногдож байгаа орлого нь яаж өссөн бэ гэдээ ингээ харахаар Ган улсынх яг бодит үнцээр ингээд нэг хүнд оногдож байгаа нь $500 дээр хэвээрээ Тайланд улс 5 дахин өссөн. Тайланд улс нэг $400-500 байснаа $2,500 болтой ингээд нэмэгдсэн. Тэгэхээр энэ бол зөвхөн боловсралтай холбоотой гэдээ хэлчихээр бас бодлоо болчихсон. Тэгэнгუთ за хүн амтай холбоотой юмгууд заавал 100 сая хүн амтай байж өсдөг тийм зүйл бас байхгүй. За яг ингээд зүгээр жишээ авъя. Одоо ингээд манай улс хэдэн тэрбум долларын экспорт гаргадаг юм мэдгүй. За нэг 17-г хэлчих. За 17. Тэгвэл хоёр улс байгаа. Би хоёр улсын жишээ авъя. Нэг нь 170 тэрбум долларын экспорт гаргадаг, нөгөөх нь 50 тэрбум долларын экспорт гаргадаг. За энэ хоёрын нэг нь 200 сая хүн амтай, нөгөөх нь 8.5 сая хүн амтай. Та бодохдоо аль нь 170 тэрбум долларын экспорт гаргаж чинь гэж бодож байна. Баг хүн амтай нь болов. Яагаад тэгж бодож байгаа? Яг нөгөө баг хүн амтай байгаад нэг ч хүнд одоо ноогдох одоо магадгүй үзүүлэлтүүд нь их өндөр байх бах. Тэр чадлаараа одоо магадгүй эдийн засаг нь одоо хурдцтай гэдгийг тодорхойлж магадгүй л гэдэг. Тийм. Тэгээд нэгээр бас одоо 201 сая хүн амтай байгаа байхгүй. Тэгээд экспорт нь 50 тэрбум. Австри улс бол нэг 8.5 сая хүн амтай, экспорт нь 171 тэрбум баг. Тэгэхээр нэг хүн хэр их баялаг бүтээж ийн гэдгээс шууд хамааралтай. Гэхдээ яг ингээ гадна талаас нь харуул яг л адилхан хүн байгаа шүү дээ. Нэг нь шараар өстэй, нөгөөх нь хараар өстэй. Тэгээд яг адилхан хоёр гартай хоёр хөлтэй хэрнээ яагаад ийм аймаар зөрүүтэй байна вэ те? 200 сая хүн амтай юу ч одоо илүү гаргамаар л юм. Уг нь. Тэгэнгუთ энэний цаана юу байна вэ гэхээр нэг хүн хэр их зүйл мэдж гин гэдэгтэй шууд холбоотой. Тэгэхээр ерөөсөө улс орны энэ эдийн засгийн хөгжил тэр ялангуяа бол юутай холбоотой байна гэхээр ерөөсөө хүн амтай ч холбоотой юм биш юм байна. Аж үйлдвэрлэлтэй ч холбоотой юм байна. Цаанаа юутай холбоотой байна гэхээр мэдлэгтэй холбоотой болоо явчих. За мэдлэг нь тэгвэл дотроо хэдийн янз байна вэ гэхээр дотроо 3 янз байна.
нэгдэх төрлийн мэдлэг бод одоо кодлогдсон мэдлэг гэж бид нэрлээд байдаг эдийн засгаар ямарваа нэг зүйлийг цаасан дээр буулгаж болж л байвал тэр нь математикийн том юм байна уу, барилгын эскиз зураг байна уу, эсвэл машины зураг байна уу, янз бүрийн юм бол цаасан дээр буулгаж л байвал тэр кодлогдсон мэдлэг гэж. Хоёр дахь төрлийн мэдлэг нь бол юу байна вэ гэхээр тоног төхөөрөмж. Таны барьж байгаа iPad, миний барьж байгаа микрофон, бидний ашиглаж байгаа компьютер, үйлдвэр доторх тоног төхөөрөмж, тариан талбайтрах комбайн машин. Тэр бүгд тоног төхөөрөмж өрх. Энэ төрлийн мэдлэг гэсэн. За гурав дахь төрлийн мэдлэг нь юу вэ гэхээр ерөөсөө шүдний эмч гэж би нэрлэдэг. Тэрийг болохоор англиар болохоор know how гэж нэрлэдэг. Монголоор орчуулбал би сурц гэж монгол дээр болгож. Шүдний эмчгээ яагаад нэрлээд байна вэ гэхээр танд шүдний эмчийн үздэг номыг ингээд өглөө те. Та уншид дууслаа шүдний эмчийн хэрэгэлдэг аппаратыг өглөө. Та миний шүдийг жишээлбэл засаж Чадахгүй шүү дээ. чадахгүй шүү. Тэр мэдлэг тэгэхээр хаана байна вэ гэхээр цаасан дээр биш байгаа. Тоног төхөөрөмж дээр биш байгаа. Тэр мэдлэг энд байна. Ерөөсөө бид нар одоо тэрийг ингээд сурч иж яах вэ шүү. Тэр мэдлэгийг ингээд гаргахад хэцүү. Тэгэхээр энийг know how гэж нэрлээд байгаа сурц гэж нэрлээ. Тэгэхээр тэр 171 тэрбумыг 8.8 сая 8.5 сая австр хүн яаж гаргаж ийнэ гэхээр австр хүмүүс илүү ихийг мэдэж байна. Зүгээр мэдэж байна. Тэр австр хүмүүсийг нэгэрт аваачаад суулгачих юм бол тэр австр хүмүүс нэгэрийн тэр экспорт хийх нэмэх гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ мэдлэгийг бид нар олж авч Монголдо суйрлуулах нь ерөөсөө Монгол улсын энэ эдийн засгийн хөгжлийн зүгээр үндсэн суурь. Харин тэр know how гэж яриад байгаа энэ сурцыг яаж суулгах вэ гэдэг нь хамгийн том асуудал. Миний хоёр дахь асуух гэсэн ерөнхийдөө асуулт одоо сая магадгүй таны ярьж байгаагаар ерөнхийдөө бас жоохон үгүйсгэл байна л да. Одоо жишээ нь би ингэж бодож байгаа. За Монголын инфляцийн түвшин одоо 7% ингээ буугаад ирсэн тий. За тэгэхээр яг хүмүүс яг тэрийг цаана нь ямар үйл ажиллагаа болоод байгаа юм. Би энийг амьдрал дээр яаж шууд хэрэглэх юм гэдгээ бүр ямар ч ойлголт байхгүй байгаа. За эсвэл бол мөнгөний бодлого одоо тэр инфляцтай буусантай холбоотойгоор бас ингээд хатуу бодлогоос илүү одоо зөөлөн рүү шилжих ийм боломж үүснэ ч гэдэм юм. Би болохоор хувьдаа болохоор тэгж бодоод байгаа байхгүй. Инфляц бууж байгаа юм бол одоо мөнгөний бодлого буух боломжтой болно. Мөнгөний бодлого буух юм бол би банкнд мөнгөө хадгалах одоо шаардлага бараг байхгүй юм шүү. Өөр одоо дараагийн хөрөнгө оруулалтуудыг хайх юм шүү ч гэдэм юм. Надад тийм бодол төрж ин л яагаад тэгэхээр мөнгөний бодлого бууснараа банкнуудад хадгаламжийн одоо яг одоо хүү бол бас дагаж буух ийм боломж бүрдчих учраас тэгэхээр энэ одоо гарч байгаа тоон мэдээллүүдийг бид нар ер нь амьдралдаа ашиглах уу байд юм уу эсвэл зүгээр энэ бол ер нь одоо улсын л гарч байгаа одоо энэ нөхөө дата мэдээллийг зүгээр л танилцуулдаг ийм хэлбэр юм болов. За түрүүн би нэг дээд ирэмбийн тоо гэж ярьсан тий. Тэгэхээр энэ миний харж байгаагаар би зүгээр ингээл ангилмаар байна. Зөв эдийн засгийн одоо бидний мэддэг онол, бидний мэддэг бодлогууд би юу гэж ангилмаар байна гэхээр улс орны хөгжилтөд шууд уялдаатай тэр зүйлүүд бол илүү хүнд, илүү комплекс, илүү олон байгууллагыг оролцуулсан, илүү олон хүмүүсийг хамруулсан ийм тэр нь тийм амар биш. Тийм ч олон бас хүн мэдээд гаргаад ирчил чадна гэж би бас хувьдаа бодохгүй. Зүгээр инфляц өслөө, инфляцийг хэдүү болтон бууруулах уу? Эдгээр бол ингээд ер нь ингээд хүлээн зөвшөөрөгдсөн. Хаасаагүй. Дийлэнх эдийн засгч нар хоорондоо ингээд зөвшөлтсөлд бол хүртсэн. Дунд түвшний. За ингээд бүр доод түвшний ингээд өдөр тутмын ямар алхам ах уу? Энэ бол бүр ойлгомжтой. Тэгэхээр ингээд нэг эдийн засгийнхаа юг ингээд би нэг 3 түвшинд ангилаад байна шүү дээ. Дунд хугацааны илүү хөгжлийн одоо таны амьдралд нөлөөтэй, миний амьдралд нөлөөтэй, Монголын малчдын, Монголын Улаанбаатарын өрхийн энэ бүх хүмүүсийн юунд ордог. Түүнээс өдөр болгоныхаа энэ бодлогоор ингээд явах юм бол яг энэ дунд хугацааны алсын энэ хөгжлийн стратегийг бол гаргахгүй явах юм бол бид нар боломжтой тэр боломжууд ашиглаж чадахгүй өнгөрчихгүй. Тэрийг илүү наан нь хараад илүү өөрчилсөн арга хэмжээ аваад эрсдэл тулгарч байгаа бол тэнд өөрсдөө бид нар бас бэлтгэх хэрэгтэй шүү дээ. Одоо дэлхий дээр сая одоо яг биднийг ингээд яриад сууж байхад бол олон улсын валютын сангийн хурал болж байна. Тэгээд би яг тийшээ
энэ удаад явж чадаагүй ч гэсэн ингээд хурлууд дээр нь оролцоод сонсоод байгаа юм. Тэнгууд дэлхий дээр ямар зүйл болж байна гэхээр эдийн засгийн өсөлтийн хэмжээ илүү доош унж дэлхийд даяараа. Тэгээд тэр дотор ч гэсэн хөгжингүй орнууд, Монгол шиг хөгжиж байгаа орнууд болоос орж байгаа. Тэгээд энэ нэг зүйл харамсалтай нь юу гэхээр бид нар 2000-аас 2010 он хүртлээр өссөн шиг дэлхийн ийм хурдтай бол тэлэхгүй юм байна. Тэгэхдээ энэ тэлэхгүй байна гэдэг бол манай Монгол улсын потенциал өсөлч гэсэн тэр хэмжээгээр бас хязгаарлагдж байгаа гэсэн үг. Тэгээд хамгийн харамсалтай нь тэр унж байгаа тэр өсөлтийн дийлэнх нь дандаа бүтээмжийн уналт байна. Тэгэхээр ингээд дэлхийн нийтийн одоо ингээд гаргаж исэн ололтууд нь эдийн засгт руугаа нэвтрээд дуусж байгаа юм уу те? Ямар ч байсан тэр бүтээмжийн өсөлт нь бол илүү хурдцтай багасж байна гэдэг юм нэгдүгээр дүгнэлт байна. Хоёрдугаар дүгнэлт нь юу вэ гэхээр за би ингээд 2016-аас 18 онд магистртээр сурч байхад бидний хэрэгжилж исэн дата сет, бидний хэрэгжилж исэн улс орнуудын эдийн засгийн өсөлтийн тэр онцлогоог ингээд хийж хахад юу гэж харагдаж исэн бэ гэхээр энэ нам доор байгаа хөгжилтэй эдийн засгтай энэ улсууд энэ өндөр хөгжсөн Япон, Америк шиг энэ улсуудыг бол ингээ гүйцэжсэн байхгүй. Ягаад тэгэхээр энэ өндөр хөгжсөн улсууд бол өсөлт нь багасаад энэ нам доор эдийн засгийн хөгжилтэй улс орнуудын өсөлт нь илүү өндөр байсан. Тэгсэн саяны уржигдрын хурлаар байна уу ярьж хахад энийг бол нөгөө гүйцхийг нь конверженс гэж нэрлэдэг байгаа. За гүйцэж байна энэ өндөр хөгжилтэй. Эдгээр бол ингээд яваандаа магадгүй 50 жилийн дараа энэ хурдаараа байвал ингээд нийлэх юм байна гэдэг. Одоо тийм зүйл ажиглагдгаа болчихж байгаа. Гэхдээ тийм зүйл ажиглагдгаа болсон гэдэг нь Монгол улс тэр гүйцэж байгаа энэ өсөлтийг үзүүлж чадхаа болсон гэсэн үг бас биш. Бид нар өнгөрсөн жил нэг 7% өслөө. Энэ жил нэг 6.5% ингээд өсөөд энэ хурдаа бид нар гол нь яаж хадгалах уу гэдэг нь улам одоо чаленжинг буюу улам хүндөвтөр тэр ийм бодлого болоод одоо бидний төрийнхний энэ бодлого боловсруулагчдын хувийн хвшилний ард иргэдийн юм асуудал болж байгаа гэж бол хэлж байгаа. За тэгээд за яг энэ бол нэг иймэрхүү дэлхийд дахинаа явж байгаа зүйлүүд болоод байна. Тэгэнгүүт одоо Монголд одоо яаж байгаа юм бэ? Инфляц 7.10 одоо оны эцсээр 7.59-тэй энэ одоо 3 дугаар сараар 7% бол буугаад ороод ирж штэ. Тэгсэр нэ бодлогын хүү 13-аас 12 л бууж ирж штэ. За яагаад юм бэ гэхээр бодлогын хүүгийн нөлөө чинь өөрөө багадаа 6 сар бол авдаг. 6-аас жил хагас нөлөөгийн эдийн засгаар ингээд орж иртэлтэй. Та бидний хармаант бол гартал чинь шууд өнөөдөр хийгээл шууд одоо нэг канант онгоолгол сав дүүргэж байгаа шиг тийм хурдан үйлчлдэг зүйл бас биш. Тэгэнгუთ Америкт ч гэсэн одоо энэ асуудал бол болж байгаа. За зүгээр ингээд сая би Jamie Dimon гэдэг JP Morgan-ы гүйцэтгэх захирлын нэвтрүүлгийг үзсэн. Тэгээд тэрнээс ингээд харж байхад бол бас юмнууд бол тийм хурдан шийтгэжгүй байна гэдэг тийм ойлголт авч байгаа. Яагаад вэ гэхээр энэ инфляц ч ингээд бууж агаад цаашаа өргөжлүүлэлт буухаас нь энэ бодлогынхаа авж исэн арга хэмжээг сулруулчих юм бол буцаад өсөх эрсдэл. Буцаад өсчих юм бол тэрнээсээ илүү хүнд одоо эдийн засаг тохиролтой арга хэмжээ авч иж энэ эдийн засгийг чинь бууруулах гэдэг. Энэ одоо байгаа энэ арга хэмжээгээ бууруулахгүй ингээд явуулах юм бол эдийн инфляц тодорхой төвшөнд ингээд ороод ирсцсний дараа бууруулахад бол асуудалгүй. Энэ бол нөгөө өнгөрсөн жил та бүхэн олон улсын валютын сангийн тэр тайлан уншвал бас тодорхой гарсан. Буруу бодлого одоо бурууч гэж явах ингээд итгээд за инфляц ингээд цаашаа унах юм байна гэдгийг итгээд өнөөдөр бодлогын арга хэмжээгээ зөөлрүүлэх юм бол буцаад өссөнийхаа дараа илүү зардалтай шүү гэдгийг л харуулна. Тэгээ инфляцийг бууруулах, үн бууруулах бол ерөөсөө өнөөдөр одоо өдөр тутмын, сар тутмын авж байгаа энэ бодлогын арга хэмжээ нь ерөөсөө л номер 1 шүү дээ. Яагаад энэ номер 1 вэ гэхээр таны худалдан авж байгаа энэ бараа бүтээгдэхүүнээр чинь дамжаад таны одоо цалингаас суутгаад байгаа. Бараа бүтээгдэхүүний үн 10% өслөө гэдэг бол миний цалингаас 10%-ийг аваа явцсан да яг адилхан. Ягаад тэгэхээр би дэлгүүрт орлоо 50,000-аар одоо өмнө нь нэг тоор бараа авдаг байсан бол тэр чинь 10%-аар унахаар одоо юу гэдэг 55, 60-аар дүрх гэдэг шүү дээ. Энэ чинь бидний
орлогоос хумсалж байгаа ялгаа байхгүй зү. Тэгээ энэ нэг хин нэгэн буруутай гээд нэг улс төрчийг заах гэхээр бас хэцүү те. Тэр 22 оны инфляцийг харахаар дандаа гадаадаас орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн те. Тэгээ тэр нь ингээд цаашаа судлуул одоо бас зөндөөл зүйлүүд байна л та. Цааш нь явах уу. За хоёлаа илүү жоохон Монгол руугаа буулгая. За яг хөө би нөгөө түүхийн болохоор ингэж л хараад байна л да. 1929 оны их хямралын үед яг саяны таны хэлдэг одоо хямралаас эргээ сэргижсэн зүйлийг бодгохын одоо хүүг эргүүлж буулгаснараа дахиад double depreciation гэдэг нэг зүйл рүү орсон байгаа шиг байна тий. За 79 онд Пол Волкерийн нөгөө холбооны сангийн үед бас нэг тийм асуудал болсон гэж яригддаг. Тэгэхээр одооных төр яг энэ Америкийн эдийн засагчид ер нь бол энэ холбооны нөөцийн сан нь бол энийг дахиж давтахгүй тулд бол их болгоомжлоод шүү дээ. Урд нь бол ерөөсөө гарч ирж ярьдаггүй байсан энэ хүү холбооны нөөцийн сангийн нөгөө салбаруудын захирлууд нь хүртэл яриад ингээл анхааруулаад эхэлж байна тий. За энэ нь бол бас яг бидний харж байгаагаар бол одоо яг хөрөнгийн одоо зах зээлд бас нэлээд нөлөөлөд байгаа юм л та. Тэгэхээр Монголд бол одоо жишээ нь манайх 13-аас 12 болгочлоо. Тэгэхэд яг энэний одоо та нөлөө нь ирэх 6-аас одоо за магадгүй жилийн доторч харагдаж магадгүй гэж штэ тий. Тэгэхээр энэ алхам өөрөө зөв байж болох уу? Энд чинь яг нөгөө нэг түүхэн дээр давтсан зүйлийг Монголд хэрэгжүүлэх гээд байгаа юм биш үсттэй. Монголынх эсвэл арай өөрөөр бид нар харах боломжтой. Яг одоо энэ уналтыг ингээ харахад бол би бол тэр бодлогын хүүг бууруулах дээр бол нэг санаа зовхгүй байна. 12 гэдэг бол ер нь Азда өндөр нэг хоёр улсыг тооцвол хамгийн дээдлэлт байгаа шүү дээ. За тэгээд Монголын инфляц ч гэсэн Азда бас нэг улсыг тооцвол хамгийн өндөртэй байна шүү дээ. Тэгэнгუთ за тэгээд энэ яг одоо долоон буудлын должийн эмийн гэрт яаж орж байгаа юм бэ те. Энд чинь жилийн 16.9% одоо миний авдаг барааны дундаж жилийн өсөлт нь 16.9 болсон гэсэн үг шүү дээ. Жилийн дотор л миний цалин ерөнхийдөө бараг 20%-аар унтсан гэсэн үг байхгүй. Тэгэхээр эн чинь яагаад унж ийна гэхээр ургамлын тос байна. Ургамлын тосны үн дэлгүүрээс ингээд шалтгаалаад харахад 2.2-оос 2.8 дахин өссөн. Яагаад тэгэхээр олон улс дээрээ 100% байсан үнийн 100% гээд үзэхэд олон улс дээрээ өөрөө 180 болсон байна. Юунаас болсон гэсэн чинь Украин, Оросын тань. Өөрөөр л бас одоо улаан буудаан үн дэлхийд дээр төгж өссөн. Буцаад сая буучлаа л та ер нь бол. Тэгэхдээ яг тэр үед ингээд амар огцом өссөн байхгүй. Тэгээд эн чин ганц энэ бүтээгдэхүүн гэлтгүү бас бусад нефт болон бусад юугаар дамжаад ингээд бүх хүнсний бүтээгдэхүүн рүү амар орж ирсэн. Тэгээ Монгол тэр нь ингээд шууд мэдэгдэж байгаа юм л. Тэгээд энийг ингээд би хятадын инфляцийг хараа яваад. Хятад бол энэтэй харьцуулахад exception буюу одоо шал тустай инфляцтай улс яваад. Тэгээ хятадын инфляц 2%, 3% гэдэг ингээ харахад бол Монголын хизээж очиж байгаа үгүй төвшөнд байна. За яг хоо ковид үеэр бид нар энэ хүртэл бол буусан. Тэгээ бид нар ингээ хятадаас 30 эдэн хувиа импортоор авдаг байхгүй нийт бараа бүтээгдэхүүнийхаа. Тэнгууд яагаад Монголд энэ хятадаас ийм бараа бүтээгдэхүүн орж ирж байгаа хэрнээ Монголын инфляц ингээ хятадаас 5-6 дахин илүү өсч байгаа гэдэг дээр би бас гайхав. За тэр нь эргээд нөгөө Монголын зах зээл жижигхэн бараа бүтээгдэхүүн нийлүүлж байгаа аж ахуй нэгжүүдийн тооцоон одоо би хүүхдтэй нэг дугуй авлаа гэхэд тэнцвэр нөгөө жидэг юмгүй ингээд тэнцвэртэй дугуй гэдэг үл юу гэдэг вүлээ. Тэнцвэржүүлэгч дугуй гэдэг нэг дугуй гэдэг тий. Тэрийг оруулж ирж байгаа агентууд нь эсвэл компани нь маш цөөхөн. Тэгэхээр тэнд үн ямар байгаагаас үл хамааран энд оруулж ирсэн хэмжээгээрээ энд авах эрэлтээсээ шалтгаалаад үнэ тогтчих. Тэндээс одоо 70 мянгаар авлаа гэхэд энд одоо 50 эдэн хүн 200 мянгаар авахд бэлэн бол би 200 мянгаар өчөд байгаа байхгүй. Хэрэгэнт өссөн юмыг яг тэр үнээр нь болоо. Өссөн биш шүү. Би нөгөө юу гэж хэлж байгаа юм гэхээр энд би хідээр авахыг ингэж харж байгаа те. Мэдээж 200 мянгаар бүгдээрээ авч чадахгүй те. Зарим нь 100 мянга гэвэл тэр чинь 150 хүн авах гэдэг. Тэр оруулж ирж байгаа хэмжээ нь 50 ширхэг дугуйвал 50 хүн нь хамгийн дээдэлтэй 200 мянгаар авах гэж бол 200 мянгаар өгч байгаа юм тий. Тэгэхээр бид нэр ямар нэг байдлаар энэ
дундын энэ үнийн өсгөлт энэ дамжлагыг цөөлөх тусам манай одоо энэ үнийн өсөлт чинь тэр хэрээр бас унах болов уу гэж би бас хувьдаа бол хараад байгаа. Тэр нь одоо e-commerce хөгжиж байгаа үед бол асар хурдан явагдах бол боломжтой. Нэг зүйл дээр айж байгаа. Тэр айж байгаа зүйл нь юу вэ гэхээр өнгөрсөн 2009 оноос хойш ингээ харахад манай улсын нийт ажиллах хүчний 33-4% нь хөдөө аж ахуйн салбарт байсан. Хөдөө аж ахуйн салбарт. Тэгсэн өнөөдөр 23 оны эцсээр хэдэн хувь нь хөдөө аж ахуйн салбарт байна вэ гэхээр 23-4 болчихж байгаа. Нэгсэндөө ажиллах хүчний 10% нь хөдөө аж ахуйн салбараас гараа явцсан байна гэсэн үг шүү. Яагаад тэгэхээр хөдөө аж ахуйн салбарын бүтээмж нь асар бага. Дундад цалин нь өнөөдөр сая 500. Одоо малчтын дундад цалин. Тэгэхээр энэ 10% чинь хаашаа очиж шингэсэн бэ гэхээр манад тийм их үйлдвэрлэл байхгүй. Тийм учраас аж үйлдвэр дээр нэг жоохон нэмэгдсэн. Дийлэнх нь бөөний болон жижигтлэн худалдаа оролцож байна. Тийм. Ингээл бид нэр 10 жилийн өмнө яваад гудамжаар явж байхад хэдэн дэлгүүрүүд байсан те. 2010 он хүртэл Цаандай Плаза байсан юм байна. Тэр үед л дөнгөж гарч ирсэн. Одоо Улаанбаатар мall, Sky Mall, E-Mart юу гэдэг ингээд асар олон юм бөөний болон жижиглийн худалдааны төмөс цэцгэлцсэн те. Их 80 тэгэл одоо. Тэр чинь ажлын байрыг шингээж байгаа. Тэр хүмүүс чинь гаднаас авчирсан бараг үн нэмээд монголчуудад зарж. Ингээд нэмэгдээл. Барааны төрлөн ч нэмэгдэж, SKU гэж нэрлэдэг. Одоо зарж байгаа хүмүүсийн тоон ч гэсэн нэмэгдээл. E-commerce орж ирээд бид нар одоо эхнээсээ эхэлж байна л да. Тэгвэл Солонгост байгаа бараг, Хятадд байгаа бараг тэр үнээр нь өнөөдөр жишээлбэл би нөгөө Хятадд 1 жил хэлний бэлтгэл хийсэн. Би шаардлагатай бараг 5 баагаас ороод ингээд аваад ирээн рүү шиплээд ингээд явуулж штэ. Хамгийн хямдханаар авч чадж байгаа байхгүй. Тэгэхээр тэгээд хүн болгон тэгээд эхлэх юм бол энд нөгөө жижиглэнгийн зах зээл дээр жижиглэн худалдаагийн зах зээл дээр байгаа энэ ажлын байрууд чинь эндээс ажилгүй болох хүмүүс чинь хаашаа шингэх вэ гэдэг чинь одоо хамгийн том асуулт байна. Эрсдэл. Бид нар илүү хурдтайгаар энэ хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлээд илүү хурдтайгаар энэ хөнгөн тэ хүнд энэ үйлдвэрлэлийн ажлын байруудыг нэмэгдүүлчиж энийг шингээж авахгүй бол e-commerce гэдэг бол яг өнөөдрийн энэ Монголд бол ерөөсөө маш хурдан явагдах боломжтой. Тэр дундаа одоо ингээд сая өчиг хагас сайн бүтээн сайнэр би бас нэг судалгаа хийгээд суужсэн юм аа. Одоо Facebook Marketplace гэж гарч ирж байна те. Энд чинь өөрөө бас айгүй том нэг бодлын платформ багхгүй. Өнөөдөр Монголд ингээд айгүй сайн нэвтэрч чадаагүй байгаа ч гэсэн ерөөсөө Америкт миний одоо би Монгол руу буцахдаа ингээл бүх гэртээ авсан тавилга юм зарж байгаа шүү дээ тий. Ерөөсөө Facebook Marketplace энэ ч одоо 6 жилийн өмнөх асуудал шүү дээ. Пижигнэл алгуулж байгаа. Бүх юм зарагддаг. 1 милийн радиус тавг байсан ч зарагддаг тий. Халбас хэрэг хүртэл би зарчаал үргэлж байгаа. Тэр чинь ингээд айгүй хурдан явж байгаа маркет. Өнөөдөр Монголд бас тэр нөлөө бас одоохондоо мэдрэгдээгүй л байна. Ер нь бол шилжчихэл байх тийш. Мэдгүй яаж шилжих нь тэгээд тэр хурдаар шилжүүлэх нь бас шаардлагатайг бол бодлогоор энэ хурдыг, энэ нөлөөг, энэ сөрөг нөлөөг бууруулах энэ арга хэмжээг бас хийх боломжтой л доо. Тэгвэл нөгөө яг тэрийгэ мэддэг юм хүмүүс л бодлого боловсруулахгүй бол тэгээд зориг байгаад бас ухаан хөрөхгүй бол хэцүү шүү дээ. Та сая нөгөө за магадгүй энэ e-commerce хөгжих юм бол ажлын байрны асуудал яригдах гэдэг нь тэр нь маань өөрөө хайчих вэ гэдэг нэг асуултыг яг та гаргаад тавьсан. Гэхдээ бас яг хариулт бас хэлсэнгүй л дээ. Би танаас яг энэ асуултыг л асуумаар байгаа. Ер нь та юу гэж харж байна? Шууд хэлэхэд сурц. Know how сурц. Бид нэр сурцыг нэмэгдүүлэхийн тулд яах ёстой. Тэгэхээр өнөөдөр тэр мэддэг хүмүүсийг нь Монголд нутагшуулах хэрэгтэй. Сурц одоо тэр шүдний эмчийн тэр мэдлэгийг жишээлбэл яаж авдаг юм? Монгол хүмүүс өөрсдөө мэдэж байгаа. Тэгэхээр Монголд байхгүй тэр know how-ыг тэр сурцыг Монгол руу оруулж ирэхийн тулд бид нар юу хийх хэрэгтэй? Яаж оруулж ирэх болох юм? Нэгдүгээр асуулт бол яаж оруулж ирж болох юм? Юу гэж бодож байна?
Ер нь мэрэгчлэлтнүүд л урих ч юм уу. Эсвэл гадаадад яг энэ салбарт ажиллаж байгаа бас Монгол хүчнүүдэд наашин татах бодлого боловсруулдаг. За наа чи хоёр болчлаа ш. Нэгдүгээрх нь гадаад байгаа тэр хүмүүсийг Монголд авчирч тэрийг хийлгэх те. За хоёрт нь болохоор монголчууд өөрсдөө гадагшаа яваад сурчаад буцаж ирээд тэрийг хийх. Зөв. За гуравт гарга байгаа. За Гуравт гарга нь бид нэр дугуйг шинээр Монголдо зохиох. Тэр нь бол ингээд бид нар чадна гэж бодоод тэрийг ингээд оролдлого. За зүгээр нэг жишээ авъя. Нэг сүүний фермерийн жишээ авъя. Монголчууд одоо ингээд мал аж ахуйгаа монголчуудаас илүү мэдгүй хүн байхгүй шүү дээ. Тэгэнгუთ гаднаас 40 литр сүү гаргадаг нэг үнэ гэдэг их хэмжээгээр авчирсан баг. За тэгээд яг 40 литр сүү гарсан уу гарахгүй. Уул нь бол Монгол үнэтэй гаднаас нь харахад нэг ялгаа байхгүй үнэ байгаа гэдэг. Гэхдээ тэнд ямар хугацаагаар, ямар тижэл, ямар температурт яаж байлгах вэ? Эдгээр чинь яг тэр 40 литр сүү гаргадаг тэр сүүний фермерийн үнэийг малддаг хүмүүсийн сурцаад байна. Тэгэхээр бид нар болохоор уламжилт мадлаач ухаагаар явцсан. Ямар ч үнэ, ямар ч бох байсан бид нар асуудалгүй наад чинь би чадна гэдэг. Тэгээ тэрнээсээ болоод тэр компани асар их санхүүгийн хувьд хохирж байгаа. Гэтэл тэрийг дагалдуулаад тэр мэрэгчлэтнүүдийг тодорхой хэмжээгээр нэг хэдэн жилийн хугацаанд ингээд авчирсан бол тэр хүлээсэн алдагдлаасаа илүү их мөнгөийг хэмнэх байсан. Тэгэхээр бод. За дахиад нэг жишээ ярив. За би өөрөө Newcom Group гэдэг одоо Mobicom-ийн толгой компанид бол 2010-аас 12 онд бол ажиллаж байсан. Тэгээд тэр үед Монголд бол ийм том салхин сэнс ерөөсөй байгаагүй. Тэгээд Newcom Group бол энэ 60 мегаваттын салхин сэнсийг анх удаа ингээ Монголд бол нэвтрүүлсэн. За яг нээлтэн дээр нь ингээд очиод үзээд хэдэн Монгол ажилтан байв гэхээр дийлэнх нь гадаад хүмүүс байсан. Гаднаас ирсэн мэрэгчлэлтэнгүүд тэнд ажиллаж байгаа. Өнөөдөр очиод үзэх юм бол нэг ч гадаад хүн баг. Харин ч тэр салхин сэнсийг ажилуул сурцсан хүмүүс бусад салхин сэнсний төслүүд рүү явж байгаа. Тэгэхээр одоо тэр өмнө нь тэр том хэдэн 100 метрийн өндөр салхин сэнсийг бол монголчууд бол яаж ажилуулах уу те юу ч мэдлэг бол байхгүй цахилгаан станцаа ажилуулж мэддэгс сэргээгтийн салхин сэнс ажилуулж мэдхгүйсэн бол одоо тэр мэдлэг Монголд ирсэн байна. Тэгэхээр бид нэр илүү тийм хурдтай ажлын байр бий болгохыг үл энэ ноу хавыг болгох хэрэгтэй. Гэхдээ хамгийн зардалгүй нь эсвэл монгол залуучуудаа гадагшаа явуулаад сургаад авчрах бүр зардал багтай гадаадад мэддэг хүмүүсийг авчираад энд монгол залуучуудаа хамт ажиллуулах замаар л бид нэр тэрийг сурах байхгүй. Тэгээд нэг харамсалтай бас жишээ бол гарсан. Тэр нь болохоор нэг үйлдвэр байна. Тэгсэн за нэг улсын байгууллагаас ирээд тэр гатны тэр мэрэгчлэлтэнгийн визэн цуцалж байгаа. Яасан гэсэн чинь компани захирал нь яаж зуцалж байгаа юм гэсэн чинь үгүй энэ мэрэгжилтэн чинь багшлна гэдэг виз зорилгоор виз аваад орж ирсэн байна. Тэгээд танаа үйлдвэр дээр орж ирсэн чинь энэ хүн чинь нэг машин дээр суугаад ажиллаж штэ. Визнийхаа зорилгыг бол зөрчигдсөн байна. Гэтэл бодоод үзэх юм бол тэр үйлдвэр дотор тэр машин дээр ажиллаж байгаа хүмүүс бусад машин дээр ажиллаж байгаа монгол хүмүүс нь асууж тий яаж энийг зардал багтаагаар ингээд ойчих уу? Яаж энийг ингээд үтчих үү те? Юу гэх юм ингээд тэр машин дээр ингээд сурж байгаа хөө. Тэр гадны мэрэгчлэлтэн илүү мэдлэгтэй мэрэгчлэлтэн хамт сууж иж тэднэрт хэлж өгнө үхээс офис дотор ширээний ард ингээд тамхи татаад бол тэр чинь зааж өгч чадахгүй. Үйлдвэрийн байран дээр л тэр мэдлэг чинь ингэж хүнээс хүнд дамжиж ижил тэр Монголын хөрсөн дээр бол суун. Тэгээд эцэст нь гэж хэлэхэд тэр мэдлэгийг суулгахын тулд бид нар яах ёстой вэ гэж байна. Тэр мэдлэгийг суулгахын тулд бид нар энэ хөрөнгө оруулалтуудыг нэмэгдэнэ. Тэр нь дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлээд гадны хөрөнгө оруулалтыг. Тэгжиж тэр хүмүүс чинь Монголд ирэх баг. Гадны хүн чинь гаднаас монголчууд гадны тэр хүмүүсийг ч монголчууд авчирна. Хөрөнгө оруулалт хийхгүйгээр шинэ ажлын байрууд бий болохгүй. Гэтэл хөрөнгө оруулалтыг хязгаарлаж байгаа хүчин зүйлүүд өнөөдөр байна. Тэр нь юу гэхээр нэгдүгээр цахилгаан эрчим хүч болчихдог. Цахилгаан эрчим хүчнийхаа нийлүүлэлтийг нэмэхгүйгээр одоо
одоо байгаа үйлдвэрүүд хүчин чадлаа тэлж чадгаа болсон. Шинээр үйлдвэр барья гээд захиргаанд холбуулъя, дулаанд холбуулъя гээд 700 хүсэлт яг өнөөдөр тэр улсын байгууллагын ширээн дээр хэвтэж байна. 700 хүсэлт. Алинд нь ч холбох зөвшөөрлийг өгч чадахгүй. Яагаад гэхээр өнөөдөр бид нэр цахилгааныхаа нийлүүлэлтэн дээр тулцсан, дулааныхаа нийлүүлэлтүүд дээр тулцсан. Энийг нэмэхгүйгээр бол явахгүй байна. Хоёр дахь нь логистик тээврийнхаа зардлыг бууруулж иж бид нэр гадны хөрөнгө оруулалт хийгээд эсвэл дотоодынхон хөрөнгө оруулалтаар бид нар гадагшаа экспорт хийх. Түүнээс ч 3 сая 400 мянган монголчуудад бараа бүтээгдэхүүн үйлдвэрлээд энэ бол ашгаараа бид нар олон улсад өрсөлдөж чадахгүй. Тэгэхээр нөгөө тэгж бас хийх хайрын зардалтай болчихдог. За энэ болгоныг ингээд онцлоод тогтоогоод Монгол улсын эдийн засгийн хязгаарлагч хүчин зүйл байна гэдээ бид нар бол ерөнхийдөө бол гаргаж ирээд энийг шийдъя гэд бодлого боловсруулсан бас. За тэгэхээр яг таны яригдж байгаа сэдвүүд дээр дандаа л яг боловсруулалтын асуудал хөндөгдөөд байна л да. Тэгэхээр надад нэг ийм асуулт байсан юм а. Хэрвээ би өөрөө чинь нийтлэлээс харсан шүү. Хэрвээ Монгол хүн эсвэл Монгол компаниуд өөрсдийнхөө бүтээмжийг чадлынхаа хэрээр нэмэгдүүлж чадвал тэр өөрөө бид нар энэ заавал нэг бодлого боловсруулагчдаас хамааралтай нэг энэ мөнгөний тэлэлт агшлтыг ингээл нэг зохицуулахгүйгээр бид нар энэ инфляцийн асуудалтаа бас өөрсдөө эерэг үзүүлэлтийг бас үзүүлэх ийм боломж байна гэдгийг та гаргаж ирсэн байсан л та. Тэгэхээр энэ үнэхээр яг бодит байж байх боломж нь хэр үдийн. Одоо жишээ нь бид нар бол өөрсдөө ажлыг сайн хийгээч. Яг хүссэн хэмжээнд гарцаа сайн гаргаач. Тэгэх юм бол энэ өссөн үсээгүй бас инфляцийн түвшин ч юм уу өөрсдөө тогтворчих ийм хандлагатай болно гэдэг санаа байна гэж ойлгосон. Гадны жишээ юу байна вэ гэхээр жишээлбэл Америкийн Казахстаны инфляцийг ингээд задлаа. Казахстаны инфляцийг ингээд задлахаар одоо байгаа энэ инфляцийн төвчнгөөс илүү өндөр үнээр өссөн зарим бараа бүтээгдэхүүн байна. Гэтэл зарим бараа бүтээгдэхүүн ингээд доош унцсан байна. Жишээлбэл одоо телевизийн үн жишээлбэл өмнөхөөсөө ингээд унцсан байна гэж. Яаж тэгж болоод байгаа юм те? Яа тэгэхээр өрсөлдөө нэмэгдээд олон төрлийн телевизээр гаргаж ирээд үйлдвэрлэх зардал нь багасаад их хэмжээгээр үйлдвэрлэх тусам нэгж бүтээгдэхүүн дээр оногдож байгаа хөрөнгө оруулалтын зардал багасаад ингэх тусам үнэ унгаах замаар өрсөлдөөнд илүү зах зээлийн хувь эзлээд ингэж явж байгаа. Өрсөлдөөн бол ерөөсөө одоо энэ та бидний хамгийн хүсэмжит зүйл. Өрсөлдөж ижил бид нэр илүү хямдхан бараа бүтээгдэхүүн илүү чанартай бараа бүтээгдэхүүн. Тэгэнгүүт Хятадд яаж яана гэдэг ингээд одоо Хятадыг нэг цагт гэдэг ном байна. Тэрийг ингээд унших юм бол юу харагдах вэ гэхээр Хятадын гутлын үйлдвэрүүд гэж. Хятадын гутлын үйлдвэрүүд өмнө нь 200 мянган гутал үйлдвэрлэдэг байсан бол хүчин чадлаа нэмээ 500 мянга болоо 500 мянган сая болгож ингэж хүчин чадлынхаа хэмжээ хөрөнгө оруулалт хийх замаар нэмэгдүүлж ийж нэг гутлан дээр оногдож байгаа тэр зардлыг бууруулж. Тэгжиж яаж яана гэхээр зах зээл дээр илүү зах зээлийн хэмжээтэй одоо илүү томорж чадчих. Тэгэхгүй л бол нөгөө өндөр үнээр гутал үйлдвэрлээд ангууд зах зээлээ шахагдаад гарчиж. Нэгсэндөө ирээдүй тэр гутлын үйлдвэрүүд хүчин чадлаа нэмэхгүй бол гутлын үйлдвэрүүд дунд хугацаанд өрсөлдөж чадхаа болж ийн гэсэн үг. За би салбарыг хэлээд явах уу. Би нэг судалгаа бол хийсэн. Ингээд хэрүүл уруултаа нэг салбар байгаа. Тэгэнгүүт яаж яана гэхээр Монголд ингээд үйлдвэрлэлийн хэмжээ нь бол нэлээд өндөр байна. Тэгсэн үнэ өсөхөд үнэ өсөхдөө яаж өсөж чинь гэхээр хүчин чадлын ашиглалтын хэмжээг бууруулж байна. Тэгэнгүүт зах зээл дээр ингээд тодорхой хэмжээний хомсдол үүснэ. Тодорхой хэмжээний хомсдол үүсэхээр үн өсгсөн ч гэсэн одоо худалдан авалт хийгдэж байгаа байхгүй. Зүгээр хүчин чадлаар нь л би авч үзэж байгаа. Гэтэл хэрвээ тэнд ингээд одоо цаагаараа тэр 3 4 үйлдвэр хоорондоо юу гэж ярьсныг би мэдэхгүй шүү дээ. Ямар хажууд нь лаваараа зогсож исэн биш те. Зүгээр ингээд статистик тооноос хүчин чадлыг ингээд харьцуулаад энэ жил 20 оноос 19 оноос 18 оноос хүчин чадлынхаа хэдэн үеийг ашигласан нь гэхээр сүүлийн 3 жилд ингээд бууруулсан харилж. За эндээс юу гэж яаж яана гэхээр мэдээж хүчин чадлаа бууруулахаар зардал бууруулаад
нэгж бүтээгдэхүүн дээр үнэ нэмчихэр нэгд бүтээгдэхүүн дээр ирж байгаа ашиг амар ашигтай байхгүй. Гэтэл тэр салбарт бол одоо зөвхөн үйлдвэрлэл гэлтгүй цаашаа ингээд дамжлах нь яаж дамжаад хэрэглэгчд хүрэх вэ гэдээ ингээ харахаар тэр дамжлага дээр хийх ажлууд аюул. Хэрвээ тэр дамжлага дээр буюу одоо энэ сувгууд дээрээ энэ компаниуд ажиллаж чадсан бол миний харж байгаагаар үн нь бол 25% өлхөөн бухаар харагдаж байна. Тэгээд бас энэ ч бас хувийн хвшлийн дам буруу гэж бол хэд би хэцүү. Хувийн хвшил компани гэдэг бол өөрөө зорилго нь ашиг олох. Тэр ашиг олох нь одоо яаж олох нь хамаагүй л ашиг олж ивэл тэр компани зорилгоо биелүүлж гэнэ гэсэн үг шүү дээ. Төрийн үүрэг бол энэ одоо шудраг бус өрсөлдөөнөөр ашиг олох гэдэг үйл энийг зогсоох нь төрийн үүрэг байхгүй. Гэтэл тэр нэгсэндээ шудраг бус өрсөлдөөнөөр ард иргэдээс авах ёстой мөнгнөөс илүү мөнгө авч байгаа бол энийг нь зогсоох нь төрийн үүрэг. Гэтэл төр яг энэ дээр үүргээ биелүүлсэн үү гэхээр миний харж байгаагаар энэ дээр манай төрийн чадамж бол туцсан. 1-2 жилийн ийм гэп дээр гарсан манай азны асуудал болчихоо. Эсвэл үнэхээр энэ цаашдаа яг бид нар энэ хэмжээний өсөлтийг хадгалж явах боломж бий юу? Дараачийн ирээдүйн талаар ярих гингууд юу шууд холбогдох вэ гэхээр Монголын төр, Монголын одоо бодлого боловсруулагч ямар бодлого барих уу гэдэгтээ манай энэ эдийн засгийн өсөлт бол шууд харилцсан хамаатай л гэж хэлмээр. Бид нар муу бодлого барих тусам тэр хөгжих боломжтой тэр өсөлтөө алдна. Илүү сайн бодлого, зөв бодлого барих тусмаа бид нэр тэрийг илүү нэмэгдүүлж чадна. Шууд хэлмээр. За тэгээд энийг яагаад хэлсэн бэ гэхээр би өөрөө одоо 18 онд магистрээ хийж ирчээд ингээ хувийн хвшилт бол ажиллаж байсан. Ерөөсөө төрд бол ажиллаж үзээгүй. Тэгээд ковид 2020 онд одоо гарсан тий бид нэр хилээ хаалаа. Хэдийгээр 38 мянган хүн ковид үед гадаадаас оруулж ирсэн ч гэсэн хил дээр бол өчнөө хүн гацлаа тий. Тэрийг бол үнэхээр сайн ажилласан ч гэсэн бас муу ажилласан зөндөө зүйлүүд бол байна. Тэгээд тэр хүн анх хотхон 11 сард гарлаа тий. Тэгээд ийм арт яалаа тий анх хотхон гарлаа гэж ийм артын бараа ингээд лангуу хаосарсан тий. Тэгээд ийм хүнд үед намайг бас энэ төрд орж ажиллаач энэ хүнд ачаанаас үргэлзээч гэдэг энэ хүсэлтийг бол тавиад 20 онд би энэ үндэсний хөгжлийн газар орж ажилласан. Тэгээд Монголын дунд хугацааны энэ хөгжлийн бодлогуудыг боловсруулах энэ ажилд бол орсон. Тэгээд миний түрүүний яриад байдаг энэ эрчим хүчний асуудал, энэ тээвэр логистикийн, энэ бомбын асуудлууд хамгийн түрүүнд шийдэхгүй бол та бид нэр бага цалинтай л байх юм байна. Эсвэл байх авч болох тэр ажлын байраа илүү өндөр чанартай ажлын байрд бол орж чадахгүй байна гэдэг зүйл рүү очих гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр ийм хүсэлтийг аваад би яг энэ бодлого боловсруулалт тал дээр бол ажилласан. Тэгээд одоо юу гэж хэлмээр байна гэхээр одоо энэ 24 он бол бас айгүй хариуцлагатай зүйл ирж байна. Тийм учраас бид нэр одоо илүү мэдлэгтэй, илүү чадвартай энэ хүмүүсийг энэ бодлого, энэ хууль батлах, энэ төвшөнд бид нар гаргаж иж энэ Монголын илүү гэрэлтэй ирээдүйг бол бид нэр баталгаажуулж чадна. Тэр чадвартай мэдлэгтэй хүмүүс цөөрөх тусмаа энэ гарч байгаа бодлого чинь илүү буруу замаар будаад хийх гэж зүв. Тэгхийн бол өнөөдөр байгаа нөхцөл бол тийм хурдтай бол сайжирч чадахгүй нэ. За өнөөдөр ямар нөхцөлд байгаа вэ гэдэг ингээд бас нэг талаас асуух юм бол хэрвээ бид нэр Азийн улсууд дотроо ковидын үед ямар байсан одоо ямар байсан гэвэл бид нар Азийн улсууд дотроо ковидыг илүү амжилттай давцсан. Бид нар энэ дээр бол зөв бодлого явуулсан гэж би бол хэлмээр байгаа. Энийг бол дан ганц би бол хэлж байгаа юм биш. Дэлхийн банкны тайланг татаад уншаарай. Өнөөдөр ковидын өмнөх эдийн засгийн түвшинд орж чадаагүй Азийн улсууд маш олон байна. Монгол улс бол ковидын өмнөх 19 оныхоо эдийн засгийн түвшинд хүрээд унтсан шүү дээ. Ковид үед бол 4.6% унсан. Тэгээ буцаж өсөөд 19 оныхоо түвшинд өсөөд дахиад цаашаа нэг 10% бол өсөө явж байна. Энэ бол бас нэг талаас амжилт. За дэлхийн ковид гэлтгүй ингээд бусад бүх 190 улстай ингээд харьцуулъя. Монгол улс эдийн засгийн хувьд ч гэсэн боловсруулалтын хувьд ч гэсэн
ингээ харахад бол одоо энэ хамгийн одоо амархан индекс бол хүний хөгжлийн индекс. Хүний хөгжлийн индексийг ингээд дотор нь юу ордын гэхээр хүмүүсийн олж байгаа орлого орж байгаа, эрүүл мэнд орж байгаа, боловсрал орж байгаа. Монгол улс боловсрал муу байна, бла бла. Би муу гэдэг дээр бол нэг талаасаа нэгдэж байгаа, бид нэр сайжруулах хүчнээ гэж л байна. Тэгвэл ингээд 192 улстай ингээ харьцуулах юм бол өнөөдөр манай улс яг алтан дундж байгаа. 95. За Human Development Index гэж хэлдэг хүний хөгжлийн индексээр манайх 98 ч байна. Яг ингээд алтан гол дээр байгаа байхгүй. За тэгэнгუთ эн чин алтан гол дээр байна гэдэг чинь би ингээ муулыг бол чамд муулж шин. Хардаа. Солонгос яаж чинь те хардаа. Япон яаж чинь хэдүүлээ гарч сайхан тийшээ. Ингээд амьдралаа сайжруул. Бидрээс сайн 90 улс бол байна. Цайлыг ус бас тэнд 90 улс байгаа байхгүй. Энэ арчиг бандтыг артаа ковидын өмнөх эдийн засгийн төвшөнд очиж чадаагүй шүү дээ. Аз дотор хүртэл 90-д улс байна. За тэгээд энэгүүрээ би юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр би өөрөө ч гэсэн одоо ингээд магистраа хийчээд өчнөө ботсон л доо. Би нэг 2 сар гаруй ботсон юм. За би Монголд очиод буцаад ажиллах уу? Эсвэл би яг энэ магистрийнхаа ангийн залуучуудтай хамт ингээд хөрөнгө оруулалтын банк Америкийн те эсвэл Английн консалтинг фирмүүд бол авъя гэж байгаа байхгүй. Эсвэл бүр ингээд тэнд ингээд судлаачаар үлдэх боломж байсан. Яа тэгэхээр би тэнд багшийн туслах хийж исэн. Магистр хийж байхдаа шалгалт аваа шалгалтуудыг засдаг гэсэн. Тэгээд тэнд ингээд судлаачаар үлдэх үү гэх нэг ийм баахан хөлбөрөд бодоод тэгээд надад гол нөлөөсөн юм нь бол одоо би Японыг ингээд айгүй хардаг л та. Дэлхийн 2 дугаар дайны дараа яасан юм бэ гэхээр дэлхийн 2 дугаар дайны дараа Япон ингээд харах юм бол өнөөдөр ч гэсэн ингээд кинонуудаас ингээд харахаар зүгээр тэр газрын хөрстэй ингээд тэгшлэгдсэн хотууд биш үү те. Өнөөдөр тэгсэн чинь ямар амар том хотууд босч ирвэ те. Япон одоо дэлхийн топ 10 улсын нэг болж шít. Тэнгууд энэ өсөлт чинь хин хийсэн юм бэ гэхээр Америкчууд очиод Японыг чинь хөгжүүлчих. Эсвэл англичууд ч юм уу. Эсвэл одоо хин те. Гаднаас хүн ерөөсөө ирв. Японыг хөгжүүлсэн хүмүүс нь ерөөсөө Японд толгоно. Тэгтээ тэр ийм хүнд нөхцөл Япончууд за боли гэд гараа өргөж бууж өгöd Америк руу дөрвөөд те. Эсвэл Англи руу дөрвөөд явчих боломж тэнд бол өчнөө байсан. Гэтэл тэнд яг тийм хариуцлага ухамсарлаад нэг юм ажлын ачааг үүрээд босч ирсэн нэг үе биш. Нэг хоёр үе гарч ирж байгаа. Хэдэн үеэрээ тэр улсууд ингэж зүтгэжиж тэр Япон улсыг бол босгосон юм байна. Тэгээд өнөөдөр ингээд Япон залуучууд бас ингээд сайхан амьдарч байгаа нэг шалтгаан өмнөх үеүүд нь ийм ачааллыг бол үүрсэн. Тэгээд миний хувьд бол бас одоо өнөөдөр бол ингээд бүх юм сайхан биш байгаа ч гэсэн сайхан болгох боломж нь өчнөө юм байна. Тэгэхээр яг энэ ачааг үүрэх тэр одоо үе нь бол магадгүй та бидний энэ үе дээр бид нэр үнэхээр сайн энэ ачаануудаа үүрэх юм бол бид нэр 90 эд дээр биш 80 эд дээр бол 80 эд дээр 70-аар бол 70 эд биш 60 гэдэг урагшаа 10 маягаар бол зөв явж чадвал бид нар бас ахих юм байна гэдэг тэр итгэн үнэмшилтээр би бас ингэж Монголдо буцаж ирсэн. За тэгэхээр өнөөдөр хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Тэгээд өөрсдийнхөө бас судалгаан дээр тулгуурлан биднэрт маш сонирхолтой тайлбаруудыг өглөө. Тэгээд 1 цагийн хугацаа гэдэг бол одоо асар хурдан өнгөрчлөө. Надад бас үзэгчдээс маань бас асуух асуултууд нэлээд байсан баг. Бүгдээрээ ямар ч гэсэн нэвтрүүлгээ бол энэ хүрээд өндөрлөе. Тэгээд нэвтрүүлгийн дараа бүгдээрээ зааландаа суугаад бас асуух асуултууд байвал асууцгаая. Тэгээд өнөөдөр EC эдийн засгийн одоо энэхүү дугаар та бүхэнд хүрлээ. Энэхүү дугаарын маань зочноор хүндтэй зочноор эдийн засгч Дүлгүн оролцлоо. Бүгдээрээ эх 7 хоногт уулзцгаая. Баярлалаа. За баярлалаа.